Сайн байцгаана уу? Energy Clinic Mongolia-гаас мэдчилж байна. Та бүхэн тэгээ дараагийнхаа уншлагаараа уулзч байгаадаа маш их баяртай байна. За өнөөдөр болохоор бүгдээрээ Валентиныг тохиолдуулаад ийм гэгээлэг хайрын асуулт асууя гэд би шийдсэн байгаа. Та хоёр ер нь ирээдүйд нийлэх нь үү? Энэ харилцаа ер нь цаашдаа бүтгэх нь үү гэд асууна. Эхлээд бүгдээрээ энергийн чек хийгээд тэгээд мөн таны бодож байгаа хүн таны талаар ямар бодол мэдрэмжтэй байна вэ гэдгийг нь бас асууж үзээд тэгээд үндсэн асуулт руугаа орохоор байгаа шүү. Тэр ийм 3 асуулт явна гэсэн үг. За эхний групп нь болохоор The Starborn буюу одноос төрсөн гэсэн утгатай хүзэр гарч ирсэн. Хоёр дахь групп нь болохоор The Offering буюу өргөл барьц гэсэн утгатай хүзэр гарч ирсэн. Гурав дахь групп нь болохоор The Mother буюу ээж их гэсэн утгатай хүзэр гарч ирсэн. За тэгээд групп сонголтоо хийцгээгээд бүгдээрээ группийн уншлагууд дээр уулзцгаая. За одоо бүгдээрээ нэгдүгээр группийнхаа уншлага руу орцгоё. За нэгдүгээр группийнхан маань болохоор Starborn гээд энэ Oracle deck-ийг сонгосон байх учиртай. За Starborn-ыг болохоор ерөнхий энерги гээд гаргаж ирсэн. За тэгээ энэ харилцааны ерөнхий энерги нь болохоор надад харагдаж байгаа нь яг энэ өндөг ингээ хагарчаад яг дэлгэрч ингэж гарч ирээгүй байгааг илэрхийлж байна л да. Ингээ гараад ирэхэд болохоор ийм гой зүйлс суулна гэд харилцааг хүлээж исэн байгаа хгүй юу. Тэгэхэд энэ өндөг болохоор яг ингээ төрж харилцаа ингээ төрж бүрэн боловсрч тий харилцааг эхлээгүй юм шиг харагдлаа. Өөрийнхөө хүрэх потенциалтай бас энэ харилцаа хүрээгүй байж болно. За тэгээд би энэ хоёр Oracle deck-ийг хүзрийг болохоор энэ хоёр хүний энергийг гаргаж ирсэн. За энэ хүзрийг Rabbit буюу туулай хүзрийг болохоор үзэгчдийн маань энерги гэж гаргаж ирээд нөгөө хүзрийг нь Raccoon буюу элбэнх гэдэг энэ хүзрийг болохоор үзүүлж байгаа хүний энерги гэж асуугаад гаргаж ирсэн. За гэхдээ энерги нь бол солигдож болно. Үзэгчд нь энэ байгаад үзүүлж байгаа хүн нь энэ байж болно. За гэхдээ тайлбарлаад ярих юм бол тийм ээ Rabbit буюу туулай хүзэр юуг илэрхийлж байна вэ гэхээр туулайгийн өөрийнх нь зан чанар болохоор амар юм эмзэг тийм. Тэгээд байнгын юм айцтай байдаг. Жижигхэн юмнаас айгаал жижиг зүйлсийг амар дүүргэж бодож бас overthink хийж хайдаг. Жаахан тийм anxious мэдрэмж орж ирж байна л да. Сандарсан ч гэх юм уу, санаа зовсон байдал айгүй ихтэй тий. Тэгээ нөгөө хүн нь болохоор нэг юм хэлээд ямар нэгэн үйлдэл хийчүүл за ингэж хэлж байгаа нь ийм гэсэн үг юм болов. Ингэж байгаа юм болов. Энэ харилцаа одоо ингэ дуусчих юм болов. Яг яах гэж байгаа юм бол гэх мэтчлэн байнгын ийм anxious сандарсан байдалтай. Тэгээд нөгөө хүн рүүгээ байнга хардаг. Нөгөө хүнийг яаж байгаа бол ийж байгаа бол гэж ойлгох гэж айгүй хичээдэг. Тэгээд тэрийгээ бас айгүй их overthink хийж хит ингэж ургуулж боддох хандлага ихтэй байдаг баг. Энэ хүнийг ингээд бүр алга болоод явчихгүй гэсэн айдас бас энэ туулай энергитэй хүмүүст их байдаг юм шиг бол харагдлаа. Айгүй эмзэг байна л да. За Raccoon буюу элбэнх гэсэн энергитэй хүмүүс нь болохоор дандаа ингээд нуугдах гэдэг. Одоо энэ Raccoon-ыг харахад бол тийм ээ биеийнх нь ингээ аль хэсэг нь хаана байгаа нь юусэн энэ харанхууд юус харагдахгүй. Ер нь харанхууд гарч ирдэг амтэн шүү дээ тийм. Тэгээд өөрийнхөө ингээд гаднах хитгэн ийм цагаан хэсгээл харуулж байгаа байхгүй юу. Тэгээд ер нь бол энэ хүний талаар таны мэдхгүй зүйл бас айгүй олон байдаг баг. Эсвэл энэ хүн өөрийнхөө яг хэн бэ гэдгээ байнга ингээ нууж идэг. Тэгээд хүн юм өөрийнхөө маш бага хэсгийг харуулдаг тийм ээ. Байнга юм маск зүүж байгаа юм шиг байдалтай байдаг байж бас магадгүй. Дүр үзүүлэх хандлага айгүй их. Дотоод хүнээ байнга нуудаг. Гадна нь ингээ харуулж байгаа өөрийнх нь хүн нь болохоор яг дотроо хэн бэ гэдгээс нь айгүй өөр. Дотроо өөрөө болохоор жоохон тийм dark хүн. Гүнзгий зүйлсийг мэдэрдэг, өөрийгөө баймар юм
хамгаалах гэж айгүй их хичээдэг. Тэгээд амархан ингээд айж зүхтаад харилцаанд юм зүгтсэн хандлагатай нэг олон юм хэлдэггүй ч юм уу өөрийнхөө талаар бас ярьдаггүй байж магадгүй гэмээр тэгээд нөгөө хүнээсээ жахан зүгтах гад байдаг. Тиймэрхүү хандлагатай энергитэй хүн байна гэж бол харагдаж байна. За одоо бүгдээрээ ерөнхий таарийн харилцааны ерөнхий энерги нь ямархуу байна? Ер нь хоорондоо ямархуу байна гэдэг энергийн чиг эхлээд үзье. Тэр группийн харилцааны ерөнхий энерги нь харилцааны динамик ямархуу байна вэ? Ямар их асуудалтай харилцаа вэ? За энэ харилцааны ерөнхий динамик гэхээр амар том өөрчлөлтийг хин хинээсээ ер нь бол шаардж байна л да. Хин хинээсээ шаардж байгаа. Ингээд харахад болохоор ер нь нэг тал нь бол anxious attachment гэсэн төрөлтэй, нөгөө тал нь болохоор avoidant attachment гэсэн төрөлтэй ийм хүмүүс юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Тэгээд аль тал нь өөрсдөө бас өөрчлөгдөж энэ харилцаа ер нь цаашдаа бүтэж явахаар бол харагдаж байна. Тэрийг гэхдээ ер нь бол та хоёр ойлгосон баг. За ер нь харилцааг өөрчлөх хэрэгтэй юм байна. Тэгээ тогтвортой яг ийм удаан хугацааны харилцаа үүсгэхийн тулд ямар нэгэн юм асуудлуудгүй байх хэрэгтэй юм байна гэж бол аль нь бодож ойлгосон юм шиг бол харагдаж байна. Тэгээд хоорондоо ер нь маргаан муудалцаан жоохон ихтэй нэг тал нь ч эхэлтгүй ингээд жоохон хичээхээр тийм ээ. Муудалцах гад байдаг. Хэрүүл маргаан үүсгээд байдаг, асуудал үүсгээд байдаг. Нэг иймэрхүү харагдаад байна л да. Тэгэхээр нөгөө ингээд хэлэх юмаа ингээд хэлж чадахгүй дотгошоогоо ингээд айгу нууж хаадаг талтай. Ягаад тэгэхээр одоо энэ бас таны зүгээс гарч ирж байгаа энерги гэж магадгүй. Танд ингээд одоо таныг bother хийгээд байгаа тийм ээ, танд хэцүү санагдаад байгаа хэлхий гэсэн зүйлсүүд байгаа хгүй. Энэ харилцааны зарим зүйлс нь ийм тийм зүйлс нь юусо болж бүтэхгүй байна. Ийм байгаа болохоор ингээд байна гэх мэтчлэнгээр таныг ингээд шаналгаад зовоогоод байгаа зүйлс байхад тэрийг илэрхийлж ингээд гаргаж хэлж шулуухан яриг гэхэр нөгөө хүн нь зүгтэж алга болох гээд байгаа юм шиг тийм болохоор бас хэлж чадахгүй дотроо ингээд зарим зүйлсээ нуугаад байна л да. Харин энэ хүн болохоор танд хэлхий гэсэн зүйлсээ хэлэх гэхээр та болохоор хитрхи ингэж дүүргэж хүлээж аваад хитрхи ингэж ургуулж бодоод амар хурдан үйл хөдлөл хийчдэг байх. Таны энерги болохоор юмд ийм реакц айгүй хурдан жаахан ингээд тогтож суугаад тайван бодохгүй гэлс ингээл үйлдэл хийгээл явцдаг юм шиг. За тэгвэл болий гэдэг ч юм уу нэг тиймэрхүү хандлагууд ажиглагддаг да зарим харилцаанд. Тийм гэж бол харагдаж байна шүү. Тэгээ ингээ хоёулаа яг өөр тийшээ хараа суудсан. Ирээдүй цаашдаа яахаа бас учраа ойлгохгүй байгаа юм уу да. Харилцаа нэг тийм гацсан байдалтай байгаа юм шиг харагдаж байна. Тэгээд яг нөгөө энэ харилцааг бүрэн дэлгэрч, бүрэн шинээр эхэлж тэгээд яг энэ харилцаа болохоор бүрэн потенциалтай хүрч
ер нь бол эхлээгүй байгаа хгүй. Одоо ингээд та бол хоорондоо connection үүсгэсэн тийм хин хиндээ одоо сэтгэл ч юм уу хин хинийхээ талаар ямар нэгэн ойлголттой цаашдаа ингээ харилцаа үүсч үргэлжилж яг ийм тогтвортой харилцаа үүсэх бүрэн боломжтой. Гэхдээ тэндээсээ ингээд үүсэхийн тулд нэг зүйл ингэж өөрчлөгдөж хоорондын ийм динамик жоох ийм халуун дотн байх хэрэгтэй юм болов. Тэгжиж бас энэ өндөг хагарах хандлага нь одоо болцоо нь үүсэх юм шиг бол харагдах юм. Жохон тийм тэгвэл маргаан ихтэй жоохон тийм колд тий хоорондоо ингээ сайн ярилцахгүй байгаад ахаар харилцааны динамик угаасаа тийм хүйтэн хүндий талтай юм шиг болчихж юм л доо. Хоорондоо яг ингээд бүрэн ойлголцож сэтгэлээ ингээд нээж нийлүүлчиж халуун дулаан уур амьсгал үүсгэр байгаа хгүй юу. Хоёрын энерги хоёулаа газар энергиэр гарч ирсэн. Тэгэхээр ерөөсөө юм удаан momentum build up гэдэг ирдэг штеп. Нэг мөчөд хүрэхин тулд ингээд нэмэгдээд ингээд харилцаа үүсээд явж идэг. Тэгээ ингээд нэг цэгт хүрсэн. Тэндээсээ дахиад нэг левел ахиж дахиад нэг шатанд хүрч тийм ээ. Тогтвортой харилцаа үүсгэхийн тулд ийм том өөрчлөлт хийх хэрэгтэй байгаа хгүй юу? Олон зүйлийг ярьж тодорхой болгох бас хэрэгтэй. Хичээл зүтгэл хин хинээсээ гаргах хэрэгтэй. Тгийгээ тэгэхээр муудалцчих гад байдсан болов ойлголцохгүй байх гэдэг юм болов нэг зүгт нэг чихт харч нэгээ бас ойлгохгүй юм л та ингээ хоёр өөр тийшээ харцсан. Хоёр өөр зүгт ингээ хараад ойлголцдгүй нэг үеэлцэлт бас ингэж яриа өрнүүлж чаддгүй юм болов гэж харагдлаа. За ерөнхий энерги бол нэг иймэрхүү байна. Oracle card авч үзье да. Группийнхний харилцааны ерөнхий энерги юм уу байна. Illusion гинэ. Өөр хүзэр гарч ирдгүй. За. Illusion буюу бодит бус зүйлийг илэрхийлж байна л да. Яахан тийм төөрцөн юм уу да гэмээр харагдлаа. Хоёулаа ер нь бол жоохон төөрцөн. Тэгээ ингээ харахад болохоор энэ хэрэг нэг тал руу хашгаад нөгөөх нь болохоор мэдээч өөрийнх нь тусгал юм чинь тийм ээ. Өөрлөө нь ингээд хашгирч байгаа шүү дээ. Тэгээ энэ mirroring гэж ярьдаг ингээд толны тусгал шиг нэг нэгнийхээ хандлагыг нэг нэгнийхээ энергийг ингэж адилхан хэмжээгээр бие рүүгээ татдаг гэх юм уу? Адилхан байдлаар ингээд дуурайх гэдэг. Тийм харилцаатай хүмүүсийг mirroring гэж ярьдаг. Тэгээд тийм хандлагатай байж магадгүй. Таны ямархуу үйлдэл гаргаж яаж хандж ийн яг тэрвэр чинь энэ хүн бас өгдөг байж магадгүй. Тийм болохоор ингээ хоорондоо тас хэдэл ингэж муудалцах гэдэг. Тэгээд ингээд ойлголцохгүй нэг нэгнийг ойлголцохгүй ингээд нөгөө хоёр тишээ болох гэдэг гэх юм уу? Бас нэг хэлж байгаа юм нь illusion гэсэн энэ хүчрүүр бодит бус яг ийм жинхэнэ биш зүйл дээр илүү төвлөрөөд байна гэж байгаа байхгүй юу? Яг ийм бодиттой яг өөрсдийн ийм харилцаан дээрээ биш. Таны нэг ургуулж бодсон зүйлс, энэ хүний нэг ургуулж бодсон зүйлс гэдэг ч юм уу. Таны ингээд хэлэх гэсэн зүйлийг тийм ээ та өөрөө ингэж яхан ийм anxious сандарсан ч юм уу санаа зовсон ийм байдлаас одоо үүдэлтэйгээр арай нэг өөр зүйл өөр байдлаар хилчдэг. Энэ хүн тэрийг нь ойлгодоггүй. Таны яг дотроо юу бодоод юу хэлэх гээд байгааг ойлгохгүй. Та болохоор энэ хүнийг бас ойлгохгүй. Ягаад гэхээр энэ хүн өөрийгөө хааж нуугаад өөрийгөө илэрхийлэхгүй байх гэдэг. Тэгэд ийм болохоор яг хоорондын ойлголцол айгу муутай хин хинийгээ юу бодож гин, юу ойлгож гин, юу хүсэж гин гэдгийг нь яг бүрэн жинхнээс нь ингэж бүрэн утгаар нь ойлгож чадахгүй байгаа юм байна л та.
За ингэж хэллээ. Ерөнхий энерги энэ хүртэл энергийн чек таарчвал одоо бүгдээрээ энэ хүн тэр хүн таны талаар юу гэж бодож байна гэж эхлээд асууна. Бодол мэдрэмж нь тэгээд цаашдаа та хоёр ер нь бүтгэн үү гэж асууя. За нэгдүгээр группийн үзүүлж байгаа хүн нэгдүгээр группийнхны талаар юу гэж бодож байна вэ? Хийсээ яваад өгчлөө. Нэгдүгээр группийнхны талаар юу гэж бодож байна юм? Энэ хүн бол ерөөсөө ойлгож байгаа юм үнэндээ алга. Учраа болохоо болцсон юу болоод байгааг ойлгохгүй нэг тийм байдалтай. Яг олж харахгүй байна бас. Энэ хүний байгаа байдал гэхээр ер нь бол байгаа байдалтай маш сэтгэл хангалуун байгаа тиймэрхүү. Өөртөө байгаа зүйлстэй сэтгэл хангалуун, хийж бүтээж байгаа зүйлстэй сэтгэл хангалуун. Ер нь бол амьдралтай сэтгэл хангалуун байгаа хгүй юу? Ганц бие амьдралтай сэтгэл хангалуун байгаа гэдэг чинь. Нэг илүү дутуу драма бас хүсэхгүй байгаа юм байна л да. Энэ хүний байгаа байдал гэхээр одоо таны зүгээс харахад ингээд өөрийгөө нуугаад байгаа юм шиг ойлгомжгүй байгаа юм шиг харагдаад байдаг. Гэтэ яг үндэ энэ хүн болохоор надад нууж байгаа зүйл байхгүй гэдэг. Надад нууж байгаа зүйл байхгүй, надад тийм complicated асуудалтай мэдрэмжүүд гэсэн тийм зүйл байхгүй. Би ингээ байгаадаа сэтгэл хангалуун байгаа. Би ер нь байгаагаараа л байгаа нь. Миний байгаагаараа байгаа маань л ийм гэж бол хэлж байгаа байхгүй юу? Тэгээд тэгснээ л ингээ цаашаагаа ерөөсө таны юу хүсэж байгааг ойлгохгүй байна гэж хэлж юм л та. Энэ хүн болохоор хэлж байгаа нь ингээ чадхаараа хичээж байгаа. Чадхаараа би үйлдэл хийж байгаа. Гэхдээ энэ нь болохоор мэдээж хангалтгүй байгаа юм л та. Гэхдээ хийж чадж байгаа нь л бол энэ. Нэг ингээд янз бүрийн драма үүсгээд асуудлыг харилцааг асуудалтай болгоод элдв тийм complicated тийм зүйлсийг бол үүсгэх тийм хүсэлтэй бол биш. Тэгээд харилцаа тийм биш байхад дуртай гэж хэлж байна. Тантай болохоор энэ харилцаа яагаад ч юм ерөөсөө яг ингээд зөв болж өгөхгүй байгаа юм шиг санагдж байгаа. Яаж ч одоо ер нь яагаад ч ерөөсөө болохгүй байгаа юм шиг. Юу ч хийжсэн болохгүй, юу ч хэлжсэн болохгүй байгаа юм шиг. Гэхдээ өөрөө болохоор би чадах бүх юмаа хийж байгаа гэдэг аахгүй юу? Тэгээд ингээд чадах бүх юмаа хийгээд ахад ерөөсөө ингээд болж өгөхгүй байгаа болохоор ингээд ойлгохгүй. Яагаад ингэж байгаа юм бол би зөв зүгээр сууж байгаа биш шүү дээ. Би зөндөө олон үйлдэл хийж би өөрийнхөө хэмжээгэнд ингээд энэ харилцааг болгохыг бүтээгээд ингээд явж байгаа шүү дээ гэдэг байгаа. Гэхдээ тэр нь болохоор таны хувьд хангалтгүй байгаад байна. Тийм болохоор энэ хүн ойлгохгүй юу болоод байгаа юм бол
энэ хүн яг юу хүсэж байгаа юм бол энэ харилцаа ер нь яавал дээр юм бол гэдэг ч юм уу тийм. Ерөөсөө ойлгохгүй байна гэж байна. Энэ хүн таныг ойлгохгүй байгаа болохоор би бас энэ хүнийг ойлгохгүй байгаа байхгүй юу? Яг би ч ойлгож байна л та. Энэ ангаагаал сууж байгаа л юм байна энэ хүн бол. Нэг тийм асуудалтай юм complicated юм боддог хүн бол биш байгаа байхгүй юу? Энэ бодож байгаа бодол нь бол нэг юм ойлгомжтой тий. Бодож байгаа бодол нь амар энгийн нэг юм тийм амар энгийн. Тэгээд тантай нийлээд ирэхээр таныг л ойлгохгүй болоод асуудал юм сонин эдрэгтэй юм шиг болчдөг. Тэр нь танд асуудал байгаа гэсэн үг биш л дээ зүгээр хоорондын энэ нөгөө юу зохицол гэх юм уу үйлзэл гэх юм уу нэг юмыг нэг чигт харж чадах тийм одоо чадвар гэх юм уу тийм юм байхгүй байгаа юм шиг л харагдаад байна. За Oracle card авч үзье. Нэгдүгээр группийнхний үзүүлж байгаа хүн нь нэгдүгээр группийнхний талаар юу гэж бодож байна вэ? Virgo, chemistry, intense passion, things are heating up. Тийм хоорондын юм chemistry, хоорондын passion юмс ингээд халуухан болж эхэлж байна гэсэн карт доошо гараад ирлээ л дээ. Тийм хоорондоо ингээд chemistry муутай байгааг ойлголцохгүй тийм яг ингээд нийцэж өгөхгүй байгааг хэлж байна. За receipts гэхээр evidence, guilty as charged, exposed нотлох баримт тийм ямар нэгэн байдлаар ийм буруутгагдсан байдлыг хэлж байна. Exposed буюу баригдсан гэх юм уу да. Тэгээ бас ингээд доошоо хараад гараад ирсэн. Өөрийгөө болохоор би буруутай биш. Би ингээд чадхаал хийж байгаа гэсэн юмыг бол хэлээд байна. Turned party animal, sex, drugs, alcohol, surface pleasures. Өнгөц ийм таашаалуудыг илэрхийлж байна л да. Бас доош хараад гараад ирсэн. Тэгээ энэ харилцаанаас юм гоё зүйлийг бас мэдрэхгүй байна. Таашаал мэдрэхгүй байна. Тэг хоорондоо ингээд яг зохицож нийцэж өгөхгүй байна. Тэгээд энэ хүн бол надаас болж байгаа зүйл энэ бол биш. Би бол чадхаал хийж байгаа. Би өөрийнхөө хэмжээнд чадах зүйлсээ л хийж байгаа гэж хэлээд байна. За одоо бүгдээрээ та хоёр за энэ харилцаа бүтэх нь үү тийм ээ та хоёр ер нь ирээдүйд нийлэх нь болж бүтэх нь гэд үзье. За нэгдүгээр группийг сонгосон хүмүүсийн харилцаа нь ирээдүйд бол бүтэх нь үү хоёр хүн нийлэх нь үү? Юу вэ?
Яг энэ харилцаа болж бүтэх бололцоо боломж бол байна л та. Гэхдээ тийм хурдан биш. Юу юугүй шууд ингээд болоод бүтчихнэ гэж бол хэлэхгүй байна. Тэгэхээр энэ харилцаа болж бүтгэхийн тулд та хоёроо мэдээж нэгт хоорондоо маш сайн ойлголцох хэрэгтэй. Өөрсдийгөө яг ямархуу хүн бэ гэдгээ, ямархуу хүмүүс вэ гэдгээ бас жоох ингэж таньж мэдэх хэрэгтэй гэх юм уу да. Уул нь бол болгож бүтээх боломж бол байна гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд нэгт ойлголцох хэрэгтэй. Хоёрт өөрсдөө бас өөрсдийгөө ингэж хийх хэрэгтэй гэх юм уу да. Доторх хүмүүсийг итгэх хэрэгтэй. Одоо энд би нөгөө энэ хүн нь anxious, энэ хүн нь avoidant байгаад байна гэдгийгсэндээ энэ бол ерөөсөө л өөртөө дотроо ингээ асуудалтай байгаа болохоор гарч ирж байгаа ийм харилцаанд ингэж гарч ирж байгаа хандлага баггүй юу. Тэгэхээр энийг эдгэж иж өөрсдийн ийм дотоод хүнээ эдгэж ижлийн харилцаа бүтэн л дээ. Энэ тулд маш их ажиллагаа орно. Ер нь бол жоохон тийм хинийгээ жоохон зовоох гээд байгаа юм уу да гэмээр харагдаж байна. Харин тийм нэг юм тодорхойгүй байдалд орчвол хинийгээ зовоогоод байгаа ч юм уу гэмээр бол харагдаад байна л да. Ер нь бол тодорхойгүй харилцаа юм байна. Яг ингээд хэлбэл тийм ээ. Тэгээ ийм нөгөө урт удаан тогтвортой харилцаа үүсгэхийн тулд үйл хөдлөл, хоорондын зохицол, chemistry гэл өчнөө олон юм ингэж болж бүтчихэж бас энэ харилцаанд хүрэх хэрэг байхгүй юу. Тэ нэгт хийх хамгийн гол хийх ёстой зүйлс гэх юм бол ярилцах хэрэгтэй, өөрсдийгөө хийх хэрэгтэй, тэгээд boundaries тавих хэрэгтэй. Boundaries тавина гэхээр одоо жишээ нь та энэ хүнд ерөөсөө яг юу хүсэж байгаа вэ гэдгийг бас тодорхой хэлээд өөртөө бас итгэлтэй байгаад энэ хүнийг ийм хоёрын хооронд байдалтай харилцаанд ирэхэд нь хүлээж авахгүй байх гэдэг ч юм уу. Нэг иймэрхүү ийм зааг цензур харилцаанд тавьж өгөх хэрэгтэй гэж байна. Энэ хүн ч гэсэн бас танд тиймэрхүү зүйлс тавьж өгвөл бас өгч болохоор байгаа байхгүй юу. Тэгээд ингээд ер нь бол аль талаас юм boundariesтэй, аль талаасаа бас өөртөө итгэлтэй харилцааг болгоё бүтээ гэсэн тийм хүсэл, үйлдэл, action айгу ихтэй байж харилцаа болж бүтнэ. Одоо болохоор тэр action тий үйл хөдлөл гэсэн картууд ингээд доошоо гараад ирсэн. Жохон тийм гатсан байдалтай, ойлголцохгүй, зохицохгүй байдалтай нэг тийм энергиуд харагдаад байна. Тэгээд энэ нөхцөл байдал, энэ тодорхойгүй нөхцөл байдал нь болохоор хинийгээ бас жоохон ядрааж байна л та. Энэ харилцаа нэг нэгэндээ ер нь ийм overwhelming гэж ярьдаг шүү дээ. Ингээд дааж давхад жоохон тийм хэцүү, хүнд энергийг авчрах гэдэг талтай. Аль талдаа. Тэгээ тийм болохоор бас ингээд айгүй гоё юм урсаж явж өгөхгүй байгаа хгүй энэ харилцаа. Яг ингээд урсгалаараа naturally тий байглаараа харилцааны гоё бүтээд болоод явахгүй байгаад байна л та. Уул нь бол бүрэн боломжтой байгаад идэг. Яг нэг юм алхам хийгээд нэг учраа олчуулвал энэ харилцаа болох гээд идэг. Аль талдаа асуудалтай байгаа болохоор ер нь бол иймэрхүү байна гэж бол хэллээ. За Oracle card авч үзье. Энэ харилцаа ер нь ирээдүйд ямар байхаар байна. Бүтгэн үү нэгдүгээр бүрэг бүлгийн сонгосон хүмүүсийн маань харилцаа нь ирээдүйд бүтгэхээр байна уу? Getting to know each other. Би бинийгээ ингээд таньж мэдж байна. As you reveal innermost selves to each other, your bond deepens. Би биендээ өөрсдийнхөө яг юм дотоод хүнээ гаргаж ингэж харуулад ирэх үед та хоёрын юм холбоо гүнзгийрнэ гэдэг чинь энэ хүзэр сая доошоо гараад ирсэн л дээ. Тэгэхээр хинхнийг илүү таньж мэдээд түрүүн би бас хэлсэн те хинхнийг ингэ сайн ойлгох хэрэгтэй. Яг ямар хүмүүс вэ гэдгийг ингэж мэдэхгүй байгаа юм шиг харагдаад байгаа шүү дээ. Тэгэд би бинийг сайн таньж мэдэж ирж ийж
дотор хүмүүсээ ингэж нээж хоорондоо ингэж ойлголцож бүрэн ойлголцож тэгжиж ийм тогтвортой харилцаа үүсэж болохоор байна. Өөр юм байна уу? Past life relationship, you have known each other before. Өмнөх насны харилцаа та хоёр бие биенийг өмнө мэддэг байсан. За бас тийм кармик асуудал бол байж магадгүй, үеийн үртэй ч юм уу гэмээр тиймэрхүү харилцаа байж болно. Тэгээд бас ингэж хийж магадгүй. За тэгээд YouTube дээр хүншлэг бол ер нь бол ингэж боллоо. Надаа харагдахтаа болохоор та хоёр ирээдүйд нийлэхийн тулд бас олон ийм давааг давж асуудлуудыг ингээд зэгцэлчиж хоорондоо нэлийн учраа олж иж бие бинийгээ сайн ойлгож иж л ер нь бол харилцаа юм тогтвортой харилцаа үүсэх боломжтой болно гэдгийг чинь тэгээд ер нь бол боломжтойгийн хувьд бол боломжтой дахиад жоохон ийм үйл хөдлөл аль талаас гаргах ийм effort хичээл зүтгэл бол шаардлагатай байна гэдгийг чинь. За нэмэлтээр болохоор бүгдээрээ тэр хүний энэ харилцаанд хийх дараагийн үйлдэл мөн таны энэ харилцаанд хийж болох дараагийн үйлдэл. Тэгээ хоорондоо ер нь хэр тохирох хүмүүс вэ? Юу саад болж байна? Юун дээр анхаарал зүгээр вэ гэдэг иймэрхүү зөвлөгөө маягийн асуултууд асуухаар бэлдсэн байгаа. За нэмэлт авах хүсэлтэй хүмүүс нь description дээр группүүдийн арт тавьсан линкээр ороод тэгээ нэмэлтээ аваарай. За тэгээд уншлагаа орж ирж сонсон баярлалаа. Баяртай. За сайн байцгаана уу? Одоо бүгдээрээ За одоо бүгдээрээ 2 дугаар группийнхаа уншлах руу орцгоё. 2 дугаар группийнхан маань The Offering гэдэг энэ oracle хүчрийг сонгосон байгаа. За тэгээд The Offering гэхээр ер нь бол өргөл өргөж байгаа, ямар нэгэн санал тавьж байгаа, болцол тавьж байгаа гэсэн утгатай. Ерөнхий энерги гэд асуугаад энэ хүзэр гарч ирсэн. Тэгэхээр та хоёрын харилцаанд бас ер нь бол ямар нэгэн байдлаар ингэж нэг нэгэндээ санал тавих эсвэл харилцааг одоо ингээд эхлүүлэе өөрсдөнд аваач гэсэн санал байж болно тийм. Яг юуны яг ямар утгатай санал байх вэ гэдэг нь тайрт хүзрөөсөө гараад ирэх бах. Гэхдээ ер нь бол цаг нь болсон гэсэн утга бас агуулж байгаа байж болно энэ хүзрөөр. За тэгээд хоёр хүний энергийг энэ хоёр oracle хүзрөөр асууж гаргаж ирсэн. Эхний үзэгчдийн маань энерги болохоор black egg гэсэн хүзрөөр илэрхийлэгдээд үзүүлж байгаа хүнийх нь энерги crow буюу хэрэг гэсэн хүзрөөр гарч ирсэн. За тэгээд black egg юуг илэрхийлж ийн вэ гэхээр ямар ч байсан номон дээрээ болохоор үннийг өөртөө агуулж байгаа, үнэн мөн чанарыг дотроо ингээд агуулж байгаа ийм cosmic энергитэй beat гэж бол тайлбарлсан байлээ л дээ. Мөн хоолын хүрттэй холбоотой гэж тайлбарлсан байсан. Тэгээд хоолын хүрттэй холбоотой гэхээр яг өөрийнхөө дотоод үнэн мөн чанар хэлээ гэсэн зүйлс тийм ээ өөртөө ингээд мэдрэгдэж байгаа зүйлс гэх мэтчлэн ийм зүйлсүүдээ дотроо хадгалаад яг ингээд илэрхийлж гаргахгүй хадгалсан байгаа байх гэж бол харагдаж байна л та. Хэрэг гэсэн хүзрөөр болохоор нөгөө үзэгчийн маань энерги бол агаар ордоор агаар энергитэйгээр гарч ирсэн. Ихэр жинлүүр хумх. Тэгээд хэрэг бол нэгт өөрөө амар spiritual тэнгэрлэг амтан. Тийм ээ хоёрт болохоор хэрэг бол яг илэрхийлж хэлий яри гэсэн зүйлсээ байнга ингэж гаргаж хэлж идэг. Гуравт болохоор өнгөрсөн одоо ирээдүй гэх мэтчлийн энэ 3 цагийн бүх зүйлсийг маш сайн ингэж харж бодож ойлгож чаддаг тийм энерги байдаг л та. Өнгөрсөнд болсон зүйлс дээр анализ хийж чадаад одоо болж байгаа зүйл дээрээ яг үг үйлдэлээ хянаж ингэж төвлөрч энерги гаргаж чадаад тэгээд ирээдүйн төлөө болохоор план хийж чадж байгаа гэсэн тийм энергитэй болох харагдаж байна. Тэгэхээр нэг хүн нь болохоор хэлий гэсэн зүйлээ нуугаад нөгөө хүн нь болохоор амар өөрийгөө маш тодорхой оновчтой зөв байдлаар бас илэрхийлж гаргаж байгаа байх. Тэгээд энэ хоёр энерги бас солигдсон байж болно. Заримдаа нөгөө үзүүлж байгаа хүний маань энерги үзэж байгаа хүний маань энерги бас холилдоод гарч ирэх боломжтой. За одоо бүгдээрээ
хариулт руугаа оръё. За эхний асуулт нь болохоор энэ харилцааны ерөнхий энерги нь ер нь ямархуу байна? Энэ харилцаа одоо ер нь ямархуу байдалтай байна гэж асууна. Тэгээд энүүгээрээ энергийн чек хийгээд явнаа. 2 дугаар группыг сонгож байгаа хүмүүсийн ерөнхий харилцааны энерги нь Intimate Temperance тайлбарлалт. За ингээ харахад бол ер нь түрүүний хэлсэнчлэн тийм ээ энэ Black-ийг хар өндөг гэсэн энергээр гарч ирсэн нөгөө ингээд доторх үннээ өөртөө ингээ хадгалаад илэрхийлж гарахгүй байна гэсэн мессеж бол дахиж эндээс ингэж гарч ирж байна л да. Ер нь л амар тайван байгаад байгаа аль нь эсвэл амар их төвчээр гаргаж байгаа энэ харилцаанд. Тэгээд хамаагүй ерөөсө хөдлөхгүй байна гэж байна. Хамаагүй үйл хөдлөл хийж хит ингэж хурдалж яарахгүй байна. Тэгэхээр хэрвээ аль талаасаа ийм байгаа бол ингээд хит удаад байгаа нь бас хин нэг нь жоохон зовоож байгаа байж магадгүй гэж харагдаж байна. Ерөөсөө ингээд хамаагүй хөдөлж, хамаагүй бодлогогүй үйлдэл хийж ерөөсөө болохгүй. Эсвэл ямар нэгэн байдлаар хэлэх зүйл амар их байгаад байдаг. Тэрийг илэрхийлэх ерөөсөө ямар ч боломж байхгүй байгаад байна. Хин нэгэнд нь. Тэгэнгүүт тэндээсээ болоод амар шаналаад байна л да. Дотроо ингээл хадгалаад за би одоо ингээд чиг нь өөрөө олно. Би заавал энийг илэрхийлж гаргах ерөөсөө шаардлага байхгүй. Би өөрөө мэдж байгаа гэх мэтчил нэг иймэрхүү зүйлсийг өөртөө хэлж өөрийгөө жоох ингэж тайвшруулах гэдэг тийм ээ. Тэгээд энэ дотроо бугларсан зүйлсээ бол гаргахгүй байгаад ахаар та өөрөө бас нэлийн шаналж байгаа гэж харагдаж байна. Гаднаа болохоороо ингээд бүх зүйл окей, бүх зүйл зүгээр байгаа юм шиг ийм дүр зураг бас харуулад дотроо болохоороо айгу шаналаад байна л да. Сэтгэлийн ийм шаналл мэдрүүлж байна. Ер нь бол за энэ бүх зүйлс аль талаасаа байж магадгүй. Гэхдээ надаа бол ер нь үзэгчийн талаас үзэгчийн энерги нь иймэрхүү байгаа юм шиг харагдаж байна л да. Өөрийгөө илэрхийлж чадахгүй. Тэгээд бүх зүйлийг ингэж тодорхой байлгаж буруу ойлголтуудыг засах тий эсвэл эдрэтийн асуудлуудыг цэгцлэх гэх мэтчлэн тийм зүйлс хийх айгүй шаардлага гэд байна гэдэг аахгүй юу. Энергийн хувьд тэгжиж өөрийгөө ингэж задалж ярьж хэлэх зүйлээ хэлжиж бас сэтгэл санаа тайвширч ингэж хөнгөн болно. Хэрвээ харилцаа бүтэхгүй болсон бол ядчил энэ хүнийг та орхиод явуулж чадна. Хэрвээ өөрийгөө ингэж илэрхийлээд хэлжүүл. Одоо бараг хариу бичихгүй байсан ч гэсэн амар урт текст явуулаад нөгөө хүндээ хэлье гэсэн бүх юмаа бараг хэлээд явуулсан дээр юм шиг бол харагдаж байгаа хгүй. Надад яг тийм амар урт текст харагдлаа. Та бүхэн бас тэгээд бичиж явуулсан хүмүүс ч байж магадгүй. Гэхдээ заавал одоо юм бичиж явуул гэж байгаа юм биш л те. Заримдаа хүмүүс болохоор одоо иймэрхүү нөхцөл байдалд орсон үедээ захиа биччихдэг. Тэгээд захиагаа нөгөө хүн рүүгээ явуулахгүйгээр өөртөө ингээ хадгалаад эсвэл шатаачдаг. Тэр нь өөрөө болохоор амар сэтгэл санааг нь дээрлүүлдэг байхгүй юу? Бас нэг төрлийн therapy гэж үздэг л тийм. Тийм зүйлс шаардлагатай байж магадгүй. Энэ хүнийг тэгээд өөрөөсөө сэтгэлээсээ тавьж явуулж өөрөөсөө ингэж чөлөөлөх гэж бас айгүй хичээж юм л та.
Тэгээд бас жоохон чадахгүй байгаад байна. Гэтэл ингээд аль чадлаараа бас хичээж ин. Тэгэхгүй л ер нь өөрийгөө амар зовоогоод байгаа байхгүй юу. Өөрийгөө зовоогоо дотроо ингээ өөрийгөө шаналгаад дотроо амар юм шархалсан байдалтай, үгэнд өвдсөн байдалтай, гаргаж хэлж чадаагүй зүйлсдээ өөрөө ингээд зовоод байгаад байна. Түүнээс гаднаа болохоор амар юм тайван бүх юм болж байгаа юм шиг бас тэгж ийм маск зүүж өөрийгөө бас тэгж харуулах хэрэгцээ байна л да. Энэ бол баг зэргийн өөрийн гэсэн нэг юм жоохон эгоноос гарсан зүйл байгаа байхгүй юу? Өөрийнхөө мууг бас хүнд харуулах дурггүй. Өөрийнхөө сэтгэлийн шархаа бас ингэж мэдэгдүүлэх бас дуртай биш. Ер нь сэтгэл хөдлөлөө жоохон дотгошоо хаах гэдэг. За манай үзэгчдийн зүгээс болохоор газрын ордууд матар их айгүй амар их орж ирлээ. За матар өхөр охин гэсэн ордууд байна. Загас бас харагдаж байна. Нум харагдаж байна. Тэгээд үзүүлж байгаа хүн нь болохоор ер нь агаар ордтой юм уу да гэмээр бол харагдлаа. Түрүүний хэлсэнчлэн хумх их ирж ин лүр. За Oracle card авч үзье. Энэ харилцааны ерөнхий энерги. Хоёрдугаар группийнхний харилцааны ерөнхий энерги нь ямар хөө байна вэ? Үзүүлж байгаа хүнтэйгээ харилцааны ерөнхий энерги нь ямар хөө байна вэ? За ер нь бол дууссан харилцаа юм байна л да. Дууссан харилцаа холбоогүй байгаа хүмүүс. Одоо no contact буюу харилцаа холбоогүй байгаа хүмүүс. Харилцаж холбогдож ярилцах бас юм боломжгүй болцсон ч юм уу гэмээр. Боломжгүй гэхээсээ илүү ер нь тхийг бас та өөрөө хүсэхгүй жахан зүрүүдлээд гүжүүлээд байгаа ч юм уу да. Тэгж харагдаж байна. Нөгөө хүн ч гэсэн ялхаагүй. Тэгээд тийм ч гэсэн одоо энд ингээ харагдахад те ghosts гээд дандаа юм үйл үзэгдэж байгаа юм харагдахгүй байгаа хэрнээ байгаа зүйлсүүд memory ч гэсэн ялхаагүй харагдахгүй байгаа хэрнээ өмнө болцсон байсан зүйлсүүд мэдчлээ ийм зүйлс энергийн хүрээлэлд амар их байна. Одоо тэр хүний талаарх дурсамж эсвэл та өөрөө зөвхөн ингээд танд л бодогдож байгаа, танд л харагдаж байгаа зүйлсүүд мэдчлээ иймэрхүү энергийн хүрээлэлт чинь иймэрхүү зүйлс ингээд байгаад байгаа юм уу да гэмээр. Тэр хүнтэй холбогдож байгаа энерги тэр хүний талаарх бодол болохоор амар их байгаа байхгүй юу. Тэгээд тэрийгээ бол та өөр хүнд харуулж одоо тий эргэн тойрныхондоо харуулж эсвэл нөгөө хүндээ ч юм уу илэрхийлж юусоо хийхгүй зөвхөн өөртөө хадгалаад энийг яг ингэж бодтой болгож амьдрал дээр reality бодит байдал дээр болохоор энийг харуулж хэлж бодтой болохгүй л байна л да. Тэгээд одоо болохоор энэ offering гэсэн хүзрний бас утга нь арай надад илүү ойлгогдож байгаа байхгүй юу. Ингээд харахад ер нь л өөрийнхөө хэлэх зүйлийг энэ хүнд баг хэлж ойлгуулах нь зөв юм уу да гэмээр. Тэр цаг нь болцсон та өөрөө энэ хүний хүлээхээсээ илүү та өөрөө өөрийнхөө төлөө бас энэ бүхнийг хийж өөрийнхөө төлөө энэ хүнд бас нэг юм зүйл хэлэх шаардлагатай юм болов гэж бол харагдаж байна. Буруу ойлголцлуудыг устгаад тийм ээ тодорхой бус зүйлийг тодорхой болгоод дотроо ингээ хадгалсан хураасан энэ их зүйлсээ бас ингэж гаргаж цацаж хаях хэрэгтэй. За энэ хүртэлх энергийн чек таарчвал одоо бүгдээрээ тэр хүн таны талаар юу гэж бодож байна, ямар бодол мэдрэмжтэй байна гэж асуугаад тэгээд дараа нь та хоёрын харилцаа ер нь ирээдүйд бүтэх нү гэж асуунаа. За хоёрдугаар группийг сонгож байгаа хүмүүсийн бодож байгаа хүн нь хоёрдугаар группийнхний талаар юу гэж бодож байна?
Ой яана. Энэ хүн ер нь хүлээгээд байж байгаа юм шүү. Танаас холбоо барихыг ч юм уу, таныг юм хэлхийг ч юм уу жоохон хүлээсэн байдалтай харагдаж байх юм. Хүлээгээд ямар нэгэн байдлаар expecting something гэж хэлээд байна л та. Ямар санаж байгаа гэдгийг чинь дурсамжууд, өмнө хамт байсан дурсамжууд, таны талаарх бодол гэдэг иймэрхүү зүйлс нь бол байна. Таныг бол нэлээд санаж ийн гэдэг чинь. Тэгээд ингээ харахад бол тантай холбоогүй байгаад ахаар өөрт нь бас жоохон хэцүү байгаа юм байна л та. Энэ хүн өөртөө бас анхаарч, өөртөө одоо self care, self love гэх гэсэн тиймэрхүү өөрийгөө хайрлах ч юм уу өөртөө анхаарч өөрийгөө хайрлах тийм зүйл хийж чадахгүй байгаа юм болов уу? Ер нь бол ингээд унаад өгцөн. Надад тэгтээ орж ирж байгаа хамгийн том мессеж нь бол хүлээж ийн л гэж хэлсэн сая. Хүлээж ийн, санаж ийн. Би одоо ингээд энэ хүний зүгээс болохоор би одоо ингээд юм хэлж ярихын аргагүй болцсон. Надаа ингээд хэлэх өөр юм хийж чадах ч юм уу тийм зүйлс байхгүй. Одоо би бол хүлээж л байгаа л гэж хэлээд байна. Тэр энэ хүн ямар нэгэн байдлаар аль хэдийн өөрийнхөө хүзүүр яваад өгсөн юм шүү дээ. Өөрийнхөө хэлхий гэсэн зүйлээ хэлээд танд болохоор нөгөө энэ саналаа авал аль хэдийн тавьсан юм байна л да. Тэгээд хариугаа хүлээгээд байж байгаа байж магадгүй. Сэтгэлээсээ бас таныг тавьж явуулж чадаагүй байгаа. Хол зайнаас болоод бас иймэрхүү харилцааны асуудал үүссэн байж магадгүй. Нэг тийм холбоогүй болох бас нэг шалтгаан, өөр юм шалтгаан энэ харилцаанд гарч ирсэн. Нөгөө энэ нөхцөл байдлын улмаас үүссэн энэ харилцаанд үүссэн энэ асуудал тийм ээ. Та хоёрын хоорондоо холбоогүй болох юм шалтгаан гэх мэт ийм зүйлсээс болоод тэгээд ер нь энэ хүн ингээд унаад өгсөн байгаа байхгүй юу? Сэтгэл нь шархлаад ер нь бол амар шаналсан байдалтай байгаа гэх юм уу да. Нөхцөл байдлаас болоод шаналсан байдалтай. Гэхдээ бол харилцаагаа болгож бүтээе гэсэн хүсэл бол байгаа энэ хүнд тийм найдвар итгэл бас байгаа. Болох юмсан гэдэг ч юм уу тийм хүсэл бол айгүй их байна. Тэгээд бас бид хоёр бол нэг салж болох хүмүүс биш гэж бас бодож байна. Бид хоёр болохоор тийм амархан иймэрхүү зүйлсээс болж харилцаагаа дуусгах хүмүүс биш гэж хэлээд байна л да. Тэрэндээ бас амар итгэлтэй. Энэ хүн бол харилцаанд амар итгэлтэй байна гэж байна. Таныг тэгээд одоо энэ хүн ойлгож байгаа байхгүй юу? Яагаад таны сэтгэл шархалж байгаа вэ гэдгийг энэ хүн ойлгож байгаа. Тийм байхаас угаасаа өөр аргагүй гэж бол хэлж байна. Энэ хүн ийм нөхцөл байдал үүссэнд бол одоо юу гэдэг уучлалт гуймаар санагдаж байгаа ч гэсэн яг үнэндээ энэ хүнд хийж чадах зүйл байхгүй гэдэг байгаа байхгүй юу? Уучлалт гуйгаад бас ингээд нэмэргүй ч юм уу. Яг тэгвэл энэ хүн өөр зүйл хийж чадахгүй байгаа болохоор уучлалт гуйгаад хичнээн таныг аргадаад бас нэмэргүй юм шиг санагдаж байна гэж байна. Яг тэгвэл нөхцөл байдал яг ийм л байх ёстой байгаад идэг. Цаанаасаа ингээд шаардсан тийм нөхцөл байдалд орсон байна л да. Заавал ийм байх ёстой. Заавал ийм байх ёстой гэсэн зүйлийг бол хэлээд байна. Тэгээд тэрнээс үүдэлтэйгээр энэ харилцаа ингээд
одоо болохоор no contact буюу харилцаа холбоогүй ч юм уу да гэмээр бол байдалтай болсон байна гэж бол харууллаа. За Oracle card авч үзье. Өөр юу хэлэх үү? Хоёрдугаар групп ихний бодож байгаа хүн нь хоёрдугаар группийн талаар юу гэж бодож байна? За kinky ways, fantasies, fetishes looking to explore. За энэ бол одоо fantasy хүсэж мөрөөдөж байгаа тийм зүйлсийг нь бол хэлж байна. Key player гэхээр гол тоглогч, important person playing an essential role, irreplaceable. Чухал хүн essential гол юм үүргийг одоо гүйцэтгэж байгаа. Тэгээд солихын юм аргагүй суудахтай. Fuego, chemistry, intense passion, things are heating up. Chemistry маш шим хүчтэй, passion таталцал, юмс ингээд халуухан болж байна гэж байна. New boo буюу шинэ хайр, learning each other, flirtations. Би бинийгээ ингээд таньж мэдээд сэтгэж байгаа байдлыг бол илэрхийлж байна. За тэгэхээр энэ хүн бол янз янзын зүйл ингээд fantasize хийгээд байж байна. Гэхдээ тэрнээс илүү таныг болохоор маш өөрийнх нь амьдралд маш чухал хүн гэж бодож байгаа. Тэгээд түрүүний энд хэлээдээс өөрийнхөө энэ харилцаа та хоёрын хоорондын chemistry, би бинийгээ ингэж ойлгох, би бинтийгээ ийм дотн харилцаа үүсгэсэн энэ нөхцөл байдал харилцаандаа маш ийм итгэлтэй хүн байгаа байхгүй юу? Хин хиндээ би биенийхээ хувьд амар тийм чухал хүмүүс гэдгийг энэ хүн бол мэдж байгаа гэж юм. Ямар нэгэн өөр хүмүүнтэй болоогүй гэдгийг бол энэгээр бол илэрхийлж ах шиг байна. Өөр шинэ хүнтэй болоогүй гэдгийг илэрхийлж ах шиг байна. За одоо бүгдээрээ хоёрын харилцаа ирээдүйд бүтгүү гэд үзнэ. За хоёрдугаар группийг сонгосон хүмүүсийн маань харилцаа ирээдүйд бүтэх болов. Ирээдүйд бүтэх нь За хамгийн түрүүнд орж ирж байгаа мессеж нь болохоор та хоёрын хувьд энэ харилцаа бүтэхгүй байх бас нэг тийм том шалтгаан байгаа байж магадгүй. Тэгээд түрүүний нөгөө хэлсэн амьдралын нөхцөл байдал гэдэг дээр бас нэмэгдээд гэж байгаа юм шүү. Нэмэгдээд том юм values буюу одоо шашны ялгаа байж болно, үзэл бодлын ялгаа байж болно. Ямар нэгэн байдлаар нийгэмд бас энэ харилцааг ингээд хүлээн зөвшөөрөхгүй юм уу да. Хэрвээ та хоёр ингээд суугаад амьдралаа ингээд зохиовол нийгэмд энэ харилцаа бас хүлээн зөвшөөрөх тохиолгүй тийм жоохон табу юм шиг бол орж ирлээ. Тийм мессеж орж ирлээ. Энэ харилцааны ерөөсөө голд lovers 90 wands-тай хамт байгаа байхгүй юу? Хайр дурлал,
одоо ийм дотн амраг халуун харилцаа тийм ээ. Тэгээд Aerophone-тай хамт байна гэхээр бүр ийм хоорондын attraction, chemistry амар ийм хүчтэйгээр бие биендээ татагддаг. Тэрийг ялангуяа энэ эмэгтэй энергитэй тал нь бол амар сайн мэдэрдэг байх. Бүр ингээд жоохон гайхдаг гэх юм уу да. Эмэгтэй тал нь гайхаад яг яагаад энэ хүнтэй би ингэж амар энэ хүнд татагтаад идэм болоо. Яг яагаад учирсан хүмүүс юм болоо бит хоёр гэж амар их асуудаг гэдэг чинь. Юуны төлөө учирсан бол яагаад учирсан юм бол яагаад би ингэж байгаа юм болоо. Тэгээ бас өөрийгөө ингэж жоохон гайхаад байгаа байхгүй юу. Ингэтлээ амар хүнд татагдаж, ингэтлээ амар ингэж хүнийг хүсч ч юм уу тийм хайрлж ийм chemistry өмнө нь бас мэдэрч байгаагүй байх гэж бол хэлж байна. Тийм болохоор энэ бүхнийг ингэж question хийж асуухад хүргэдэг. Гинэ. Тэгээд ингээд бас бүр ингээд гайхаад идэг. Ягаад гэхээр энэ харилцаа бас ийм нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхгүй эсвэл ямар нэгэн байдлаар unconventional буюу тий жаахан тийм бусдаас өөр ялгаатай харилцаа байгаад байна л да. Энгийн зүйл энэ харилцаанд бол байхгүй амар ийм өөр бусдаас өөр гэдэг чинь. Тэгээд ингээд ийм өөр хүнд тий өөрийнхөө ингэж санаанд оромгүй ийм хүнд би яагаад ингэж амар татагдчихж байгаа юм болоо. Энэ хүнтэй л баймаар санагдчихж байгаа гэдэг юм уу да. Энэ хүнтэй л ер нь харилцаагаа ингэ үргэлжлүүлээд авч явахыг хүсэж байгаа гэж байна. Тэгтээ яг ирээдүйд бүтгүү гэхээр бол бас жоохон асуудал бол байна. Ирээдүйн талаар бодохоор ирээдүйг бас ингээ харж чадахгүй байгаад байна л да. Яг ирээдүйд бит хоёр байна гэсэн тийм итгэл, ирээдүйдийн харилцаа бүтнэ гэсэн итгэл бас аль талаасаа жоохон байхгүй. Эрэгтэй нь болохоор өөрөөс нь амар их том зүйлийг бас шаардаад байгаа. Энэ хүний хүрч чадаагүй хэмжээний зүйлсийг тэр левелд одоо хүрч чадаагүй байхад нь энэ харилцаа шаардаад байгаа. Тэгээд ирэхээр нөгөө эрэгтэй нь болохоор амар ийм practical зүйлсээс болоод энэ харилцаанд ирээдүй харахгүй байгаад байна. Practical зүйлс гэдэг нь тийм материаллык зүйлс. Өөрийгөө үнэлэх бас үнэлэмжүүд энэ бас хамаатай. Энэ материаллык зүйлс нь хангалттай биш дээ. Өөрийнхөө хүссэн ингээд хэр хэмжээндээ хүрсэн хүн бас биш байгаад байгаа болохоор өөртөө л тэгж хэлээд байгаа юм л да. Би бол тийм биш гэдэг. Тийм байгаад байгаа болохоор тэрнээсээ хамааралтайгаар энэ ирээдүйг бас ингэж яг харж амар итгэлтэйгээр бит хоёр суун болон бүтэн гэсэн тийм бодлыг бас агуулахгүй байгаа юм уу да гэж бол харагдаж байна. Гэхдээ хүсэж байгаа энэ хүслээ болохоро дарахын бол аргагүй байна л да. Энэ харилцааг эрэгтэй тал нь ч гэсэн, эмэгтэй тал нь ч гэсэн аль тал нь яг ингээ хүсэж байгаа гэдгээ бол дарж нуух юм бол арга байхгүй. Яг ийм practical зүйлсүүд болж бүтэж өгөхгүй байгаагаас л биш аль тал нь болохоор харилцааг ирээдүйд бүтээх тийм хүсэлтэй, амар их хүсэлтэй гэдэг чинь. За Oracle card авч үзье. Тохиол группийг сонгосон хүмүүсийн маань харилцаа ирээдүйд бүтэх юм. Make the effort. Great love is worth taking the steps you're guided to take. Хичээл зүтгэл гарга агуу хайр болохоро одоо хийх ёстой алхмуудаа ингээд хийж байж хүрэх зүйл юм аа л гэсэн утгатай. Юм уу та? How dependency and addictions are affecting your romantic life. Би бинээсээ ингээ хит хамааралтай болцсон тэгээд ийм донтолтууд бас хайр дурлалын чинь амьдралд нөгөө нөлөөлөд байна гэж хэлж байна. Би бинээсээ хит хамааралтай болсон биш бол бас ямар нэгэн байдлаар донтолт эсвэл өөрийгөө ингэж сатааруулах гэсэн оролдлого жах юм донтолт болсон ч юм уу тийм асуудал байж бас болно.
За YouTube-ийн уншлагаа энэ хүргээд дуусгая. Надаа бол энэ харилцаа ирээдүйд бүтгүү гэхээр бүтээх хүсэл хайр нь амар их байна. Би биендээ амар хайртай хүмүүс. Тэгээд энэ харилцааг бүтээх тийм хүсэл их байна. Тэрний тулд практикал зүйлсүүд нь бас ингээд болж бүтэх хэрэгтэй. Амьдралын нөхцөл байдлуудаа бас хоорондоо ингээд ярилцаад хичээл зүтгэл гаргаад энэ бүхнийхээ учрыг олж бас бүтээх хэрэгтэй гэдэг чинь шүү. Тэгээд нэмэлтээр болохоор бүгдээрээ тэр хүний харилцаанд хийх дараагийн үйлдэл, таны харилцаанд хийж болох дараагийн үйлдэл хоорондоо хэр тохирох хүмүүс вэ? Юу саад болж байна? Юун дээр анхааруул зүгээр вэ гэсэн юм зөвлөгөө маягийн асуулт асуугаад нэмэлтээ хийнэ. За тэгээд нэмэлт авах линкийг болохоор description-доор өмнөхтэйгээ адилхан бол тавиад өгчнө. Тэгээд YouTube уншлагаа орж ирж сонссонд маш их баярлалаа. Та бүхэн тэгээд дараагийнхаа уншлагаар уулзцгаая. Баярлалаа. За одоо бүгдээрээ 3 дугаар группийнхаа уншлага руу орцгоё. За 3 дугаар группийнхан маань болохоор The Mother гэдэг энэ oracle хөзрийг сонгосон байгаа. За энэ ерөнхий энерги гээд асуугаад энэ хөзөр гарч ирсэн. 1 гэсэн тоогоор бас илэрхийлэгдсэн хөзөр байна. Ер нь бол харилцаа ингээд дөнгөж эхэлсэн юм уу да гэмээр бол харагдаж байна. Шинэхэн эхэлсэн харилцаа юм шиг. Цаашдаа ингээд юу ч болж бас болохоор бүх юм ингээд дөнгөж ингээд эхэлсэн тий. Бүх юм нь бэлэн харилцаа ингээ хаашаач өрнөж болохоор их мэдчлэн иймэрхүү зүйлсүүд бол харагдлаа. За moth буюу cheetah гэсэн энэ хоёр хөзрөөр болохоор хоёр хүний энергийг гаргаж ирсэн л дээ. Moth-ыг манай үзэгчдийн энерги гэж авч үзээд cheetah-г болохоор үзүүлж байгаа хүнийх нь энерги гэж асуугаад гаргаж ирсэн. За тэгээ moth гэхээр монголоор бол нөгөө дингийн ирвэхээ цагаан ирвэхээ шүү дээ тий. Энэ moth гэсэн энерги өөрөө нэлээд юм хөнгөн мөн чанартай. Энерги нь өөрөө агаараар илэрхийлэгдэж байгаа. Тэгэхээр надад мэдрэгдэж байгаа нь бол жинлүүрийн илүү сайн мэдрэгдэж байна агаар ордуудаас илүү. За гэхдээ хумх ихэр байж болно. Мөн загсны орд бас сайн мэдрэгдэж байна. Ягаад гэхээр энэ энерги өөрөө одоо нөгөө хүндээ амар ингэж татагдж байгаа байхгүй юу? Нөгөө хүндээ амар татагдаад тэгснээ нөгөө хүний бас жоохон юм өөрийнхөө төсөөлөлтөө ингэж бодож яг байгаагаар нь хүлээж авч байгаагаар нь энэ хүнийг бодит байдлыг нь харахаас илүү яг idealize хийн гэж ярьдаг штеп. Нэг тийм төсөөллийнхөө хүн байна гэж бас бодож харж байгаа байх. Амар юм гоёор төсөөлж харж байгаа байж магадгүй гэж бол харагдаж байна. Тэгээд дингийн ирвэхээ өөрөө угаасаа ингээд гэрэл рүү татагддаг тийм. Тэгээ cheetah болохоор амар юм нарны энергиэр илэрхийлэгдэж байгаа хөзөр байгаа байхгүй юу? Гал энергитэй. За надад мэдрэгдэж байгаа нь арслан илүү мэдрэгдэж байна. Хонь нум бас байж болно мэдээж гал гэж байгаа юм чинь. Гэхдээ арслан хоньны орд илүү сайн мэдрэгдэж байна. Нилээн юм masculine энергитэй. Ямар тийм хүчтэй. Тэгээд байнгын юм акшн үйл хөдлөл хийж үйл хөдлөлөөр өөрийгөө илэрхийлж ингэж гаргаж идэг. Зорьсон зорилгынхаа төлөө заавал ингээ хүрдэг. Нэг харсан зүгтээ одоо байндаа заавал хүрдэг гэдэг ч юм уу. Эсвэл одоо яг нэг хүнийг онцлоод ингээ харуул заавал тэр хүнийг өөрийн болгоч сална гэдэг ч юм уу. Нэг тийм шийдэмгий хүчтэй өөртөө ихтэй энерги cheetah-гаас мэдрэгдэж байна л та. Гэхдээ cheetah-гаас гарч байгаа энэ гэрэлтэй дулаахан энерги л нь болохоро moth буюу манай ирвэхээ болохоор ингээд татагдаад байдаг. Гэхдээ яг үнэндээ энэ ирвэс маань өөрөө бас л анч амтан байгаа. Ангаа одоо авчаад бас ингээ орхиж болно гэсэн мессеж бас байна. За одоо бүгдээрээ tarot руу оръё. За tarot руу ороод эхлээд энергийн чек буюу хоёрын харилцааны ерөнхий энерги ямархуу байна гэдгийг нь эхлээд үзнэ. Групп 3-ыг сонгосон хүмүүсийн маань харилцааны ерөнхий энерги ямархуу байна гэ.
ингээд харахад бол та бол үнэхээр энэ хүнд нэлийн хүчтэй татагдж байгаа юм шиг бол харагдаж байна л да. Нэлийн хүчтэй татагдж байна. Тэгээд бас тэрийгээ ч илэрхийлж байгаа юм болов гэмээр бол харагдаж байна. Энэ харилцаа нэгт угаасаа үндэс суурь нь бас жоох юм сулхан тавигдсан харилцаа байгаа байхгүй юу? Бас юм найзын найз ч юм уу нэг тийм хүрээлэл хүмүүс дундаас үүссэн харилцаа байж магадгүй. Тэгээ жаахан юм драма ихтэй. Ховч хил ам бас жоохон ихтэй. Тэгээд одоо юу гэдэг юм бас хүний хил амнаас бас санаа зовж байгаа тийм энерги бас харагдаж байна. Нөгөө иш чинь тэгж байгаа юм билээ, ингэж байгаа юм билээ гэдэг ч юм уу нэг тиймэрхүү яриа мараа бас танд сонсогдож магадгүй эсвэл тийм ярианаас та бас санаа зовж байгаа байх гэж бол хэлэхээр юм. Гэхдээ надад бол драма их байна гэж бол харагдлаа. Таньдаг хүрээлэл хүмүүс дунд нь тийм байна. Эсвэл ажлын газрын романс байж бас болно л да. Тэгээ хамт ажилладаг хүмүүс болохоор тийм ингээд нөгөө байнга өдөр болгон бие бинийгээ хараад авах хүмүүс болохоор бас нэг харилцаагаа жоохон онцгой болгочмооргүй санагдаж байгаа ч гэх юм уу тиймэрхүү энерги бол харагдаж байна. Тийм болохоор байнга энэ хүнийг ингээ хараад авах нь бас жоохон хэцүү байдаг гэж байна. За. Гэхдээ тэгсэн ч гэсэн танд энэ хүн маш их таалагддаг. Энэ харилцааг бас болгоё бүтээе гэсэн хүсэл бол танд байна. Бас нэг орж ирж байгаа юм нь яг нөгөө ийм өөрийнхөө мэдрэмжээ дагаж биш, пашнаа дагаж энэ хүн рүү амар их үйлдэл хийж байгаа юм болов гэмээр бол харагдах юм. Та өөрийнхөө пашндаа хөтлөгдөөд бас энэ хүн рүү ингэж анхаарал хандуулж байгаа гэх юм уу да. Түүнээс яг амар юм сэтгэл, амар хайртай гэдэг ч юм уу ямар нэгэн feelings мэдрэмж гэсэн зүйл бол одоогоор юусэн алга. Энэ бол дөнгөж өнгөцхөн ийм attraction таталцал байна л да. Та өөрөө ч гэсэн энэ харилцааг одоо нөгөө цаашдаа яг ийм өрнөн бүтэн гэсэн тийм бодол ер нь ирээдүйн талаарх бодол нэг их байгаа юм шиг бол харагдахгүй байгаа хгүй юу. Бас ингээд харилцаа яг үүсгээд доктортой харилцаа үүсгэх гэсэн ийм бодол бас байхгүй юм болов. Тэгсээр нэ яалтчгүй ингээд татагдаад байдаг. Тийм болохоор ингээд бас тэрэндээ ингээд хөтлөгдөөд энэ хүн рүү ингээд татагдаад байгаа гэж бол хэлж байна. Энэ хүний өөртөө итгэлтэй байдал нь таныг амар татдаг. Өөртөө амар итгэлтэй. Олны анхаарлын дунд ч гэсэн байдаг хүн. Ер нь ингээд нөгөө тийм хүмүүс та бас дуртай байна л да. Олны анхаарлын дунд байдаг хүмүүстэй одоо харилцаа бас айгүй сайтай. Хамт ажилдаг, хамт зурдаг ч юм уу нэг хүмүүс дунд байдаг бол тэр дундаа нэг юм ганц одон гэдэг ч юм уу хүмүүсийн анхаарал айгүй их ирдэг, татагддаг тийм хүн байна. Тэгээд арслангийн ордны энерги бол дахиад нэлээд сайн мэдрэгдлээ. Арслан загас орж ирж байна. Бас дахиад мэлхий орж ирж байна. Энэ хүн болохоор та хоёр бол одоо ингээ холбоотой харилцаа холбоотой байгаа юм шиг бол харагдаж байгаа байхгүй юу? Харилцаа холбоотой хоорондоо ярилцаж ингэж бичдэг байж магадгүй. Гэхдээ энэ хүний гаргаж байгаа үйлдэл үг хэлж байгаа үгс гэх мэтчлэн ийм зүйлс нь маш юм тодорхой. Амар ойлгомжтой. Бүх юм нь ингээд амар ойлгомжтой байна энэ хүн. Нэг янз бүрийн зүйл нууж хаасан ч юм уу өөрийгөө илэрхийлэхгүй байсан гэдэг ч юм уу тийм хандлага энэ хүнд юусоо байхгүй. Хэлэх юмаа хэлцдэг, хийх үйлдэлээ хийждэг. Тэгэхдээ юун танд таалагдахгүй байгаад байна вэ гэхээр яг ингэж танд сэтгэлтэй юм шиг та энэ хүнд таалагдж байгаа юм шиг санагдахгүй байгаад байгаа гэдэг чинь. Энэ чи тад угаасаа ямар нэгэн emotion ямар нэгэн сэтгэл хөдлөл хайр гэсэн зүйл бол байхгүй байна л да. Ерөөсөө хүссэн зүйлийнхээ араас яваал тэрийг ангаа очиж агнаж аваал тэгэл ингээл явж байгаа нэг тийм дайчин энергитэй байгаа хгүй юу. Тэгээ тэр нь энд ч гэсэн харагдаж байна л да. Яг ийм сэтгэл мэдрэмж энэ харилцаанд орж ирэхгүй байна. Танд талтай ч юм шиг та энэ хүнд таалагддаг юм шиг танд санагдахгүй байгаад байгаа. Тийм болохоор бас жоохон хэцүү байна гинэ.
тэр нь танд угаасаа таалагдахгүй байгаа. Бас нэг орж ирж байгаа мессеж нь тийм болохоор та өөрийгөө голох ерөөсөө хэрэг байхгүй шүү гэдгийг жаа байхгүй юу? Та бол үдсэглэнтэй гоё хүн. Энийг бол хүзүүр сануулж байна л да. Танд болохоро бусдыг ингээд татах тийм увдас чадвар авьяас бол байгаа. Тэгээ бусдыг татах тийм чадвар бол байгаа. Өөрийгөө голж болохгүй. Өөртөө итгэх итгэлээ битгий алдаарай гэдгийг чинь. Танд асуудал байгаа даа биш. Энэ хүн өөрөө л иймэрхүү. Энэ хүнд өөрт нь л асуудал байгаа шүү гэж бол хэлж байгаа юм байна л да. За бүгдээрээ Oracle card авч үзээд хоёрын харилцааны ерөнхий энерги ямар хөө байна асууя. 3 дугаар группийнхний харилцааны ерөнхий энерги. Battle гинэ. За өөр хүзэр гарч ирэхгүй юм байна. Five of Wands буюу одоо 5-ын сава гэсэн энерги бол battle хүзрээр харагдаж байна л да надаа. Маш их юм attraction байгаа. Таталцал байгаа. Гэхдээ жоохон тийм асуудалтай. Яг нөгөө юм уучраа олсон харилцаа бол биш байна гэдгийг чинь. Тэгээд энэ асуудал нь болохоор энэ ажлын байр, орчин, тэг нөхцөл байдал, найз нөхөд, хүмүүсийн хүрээлэл энэ төр дээрээ илүү асуудал байгаа байж магадгүй. Тийм болохоор энэ хүн ч гэсэн бас таныг нэг тийм эсрэг хүүснээ харж байгаа нүдээр бас харахгүй байгаад байгаа байж магадгүй гэдгийг чинь. Ямар ч байсан энэ хүнээс гарч ирж байгаа сэтгэл мэдрэмж нь бол жаахан сул харагдлаа. За тэгээд энэ хүртэлх энергийн чек таарч ивэл одоо бүгдээрээ тэр хүн таны талаар яг юу гэж бодож байна? Тэр хүний бодол мэдрэмж нь юу вэ гэдээ асууя. За 3 дугаар группийг сонгосон хүмүүсийн маань бодож байгаа хүнийх нь бодол мэдрэмж нь 3 дугаар группийнхнийг бодож байгаа хүний бодол мэдрэмж нь ямар байна вэ? 3 дугаар группийнхний талаар бодол мэдрэмж нь. Юу үзэг гарч ирээд ах юм. За 7 of Pentacles. Knight of Cups. 6 of Swords. Надаа ингээ харахад бол энэ хүн танд сэтгэлтэй л харагдаж байх юм. Яг юу нь болохгүй байгаа юм болоо. Гэсэн ирний вирусаа болохгүй байна гэл ямар ч үйлдэл хийхгүй ингээд нэг өөрийгөө юм татсан байдалтай байгаад болгоомжуулж татсан ч юм уу. Гэсэн ирний амар юм чита нервсийн нэрхтээ хүн бийж өөрийгөө ингээд жоохон хаагаад татаад байгаа юм шиг. Тэгэд яг хэлж байгаа нь бол энэ хүн ч гэсэн танд сайн сэтгэлтэй гэж бол хэлээд ах юм. Амар их гал энергтэй хүн байна. Хонь, арслан, нум дандаа гал энерги бол мэдрэгдлээ. Энэ яг яагаад ийм асуудал үүсээд байна гэдгийг нь асууя. Юу болохгүй байгаад байгаа юм бол? Three of Swords-ийг тайлбарлая. Үшэлтэй. Five of Pentacles-ийг тайлбарлаад өгөөч. Амар олон ийм practical асуудлуудаас болоод харилцааг
бол ингээд бүтээх боломжгүй, харилцаа бүтэлтэй байх боломжгүй гэж үзэж байгаа юм болоо да гэж харагдахын. За зарим хүмүүсийн хувьд болохоор нэг бол энэ хүн бас гэр бүлтэй хүн байж магадгүй. Одоо харилцаанд өөр 3 дахь этгээд байж магадгүй. Зарим хүмүүсийн хувьд болохоор ажил, төрөлтэй энэ хүрээлж буй орчин хүмүүс донд ингээд байгаа болохоор тэр харилцаанд одоо тэр асуудлууд нь ингээ харилцааг бүтэлтэй байхад амар саад болж байгаа болохоор хин хэнийгээ зовоохгүй тулд энэ хүн бол хичнээн сэтгэлтэй ч гэсэн өөрийгөө татаж авахаар юм шийдвэр гаргацсан байж ин гэд хэлээд байгаа байхгүй юу. Тэгээд энэ хүн бол үнэхээр сэтгэлтэй энэ харилцаанд бас юм удаан хугацааны потенциал айгуу сайн хардаг. Энэ харилцаа болохоор цаашдаа ирээдүйд ингээ бүтэлтэй байх айгуу сайн боломжтой гэж үзэж байгаа. Тэгээд тэгээ яг тэр нөхцөл байдлыг үүсгэх үү яах уу гэдэгт дээр яжхан тийм эргэлцсэн айгүй юм бодлогоширсан байдалтай бол байна. Тэгээ яагаад энэ хүн юм сэтгэлийн шарахтай тий яагаад ингэж энэ харилцааг зоогоод байна вэ гэхээр ерөөсөө яах ч аргагүйгээр бас болж бүтэхгүй юм уу да гэсэн нэг тийм бодолтой байгаад ах юм. Яах ч аргагүйгээр энэ харилцаа болж бүтэхгүй ингэж газартаа бууж бодит нөхцөл байдал дээр болж бүтэхгүй байгаад байна. Бодит шалтгаануудаас бас айгүй их болж байна гэж бол хэллээ. Дахиад Oracle card авч үзье. За 3 дугаар группийнхний бодож байгаа хүн нь группийнхний талаар юу гэж бодож байна? Third party тийм 3 дахь этгээд бол харилцаанд орж ирээд байгаа юм байна л да. Karmic хүлийн үр харилцаа lesson хичээл. Надад бол яг ингээ 3 дахь этгээд орж ирж байгаа юм шиг бол харагдлаа. Цаанаа одоо өөр хүнтэй ч юм уу, цаанаа амьдралтай ч юм уу, эсвэл та бас тийм байж болно. Ямар нэгэн байдлаар яагаад ч энэ харилцаа бол бүтэхгүй болохгүй. Сэтгэл байгаад ч нэмэргүй гэсэн ийм бодол бол байна. Today буюу өнөөдөр good vibes present in the moment одоогийн нөхцөл байдалтай анхаарч байгаа байдлыг бол илэрхийлж байна. Ирээдүй бас байхгүй байгаад байна л да. Энэ харилцааг ингээд цаашаа үргэлжлүүлэх ч юм уу тийм нөхцөл байдал үүсгэхэд бас жоохон хэцүү байгаад байгаа болохоор одоогийн нөхцөл байдалтай анхаарад одоо хамт байхдаа ингээд гоё бай гэсэн ийм бодолтойгоор бас харилцаанд хандж байгаа байж болно. Ягаад тэгэхээр одоо гэх юмгууд ирээдүй гэж бол ярихгүй байгаад байгаа байхгүй юу? Дахиад Oracle зэрэг авч үзье. Red flagged. Улаан туг. Warning signs, take heed, risky situation жахан тийм болгоомжлмоор нөхцөл байдал тийм ээ. Тэгээд анхааруулгын тэмдэг. Улаан туг гэдэг чинь тэгэхээр ер нь бол бас танд өөртөө ч гэсэн ийм улаан туг намруулсан ийм зүйлсүүд бол энэ хүнээс хараад та өөрөө мэдж байгаа зүйлсүүд бол байгаа байх. Тийм болохоор ч гэсэн энэ хүнтэй бас харилцаа үүсгэж болохгүй гэдгээ бас мэдж байгаа байж магадгүй. За тэгтээ бүгдээрээ одоо харна л та хоёр ирээдүйд ер нь бүтгэхнэ үү гэд одоо харна. Надад бол энэ хүн бүтэхгүй гэсэн бодолтой байгаа юм шиг бол харагдаж байна. Одоо тэгтээ үндсэн асуулт руу оръё. Гуравдугаар группийг сонгосон хүмүүс маань харилцаатай холбоотой байгаа хүнтэйгээ ирээдүйд ер нь бүтгэх үү, харилцаа бүтгэх үү? Энэ хоёрын харилцаа ирээдүйд харилцаа бүтгэх үү?
Тэгэл сэтгэлээ барайл эртийн. Энэ харилцаанд амар том өөрчлөлт хийж иж энэ харилцааны динамик ер нь нөхцөл байдал нэлээд юм хүчтэйгээр өөрчлөгдөж иж маш том үйл явдал болж иж энэ харилцаа бүтэх боломжтой болно. Тэрнээс наан бол яг ямар шалтгаанаар бүтэхгүй байгаа гэдгийг та хоёулаа өөрсдөө бол мэдж байгаа. Тэгээд энэ хүн бас өөрөө нэлийн өөдрөг талтай хүн байгаа хгүй. Болгоchi бүтээчи гэх мэтчлэн ийм угаасаа л ийм нөгөө маскулин энерги ихтэй, үйл хөдлөл айгүй ихтэй хүн. Тэгээд тэрнийх нь бас нөгөө яг гол үндэс суурь гэх юм уу да. Хаанаас үүсэлтэй вэ гэхээр өөрийнх нь ийм дотоод энерги тий, өөрийнх нь ийм өөдрөг үзэл бодлоос нь амар үүдэлтэй. Тэгээд тийм хүн болохоор ийм сэтгэл санааны одоо нөгөө хямралт амархан автаад байдаггүй. Тэ юм хум нууж хаагаад байх айгу дуртай хүн бол биш. Маш юм тодорхой хүн. Тэгээд танд бас өөрийгөө ингээд яг юу бодож чинь, юу хүсэж чинь гэдгийг маш юм тодорхой хэлээд илэрхийлсэн байж магадгүй. Тэрийг маш тодорхой илэрхийлээд маш юм уул суурьтай, үндэс суурьтай, логикл зүйл ч гэсэн хэлсэн байх. Тэгээд тэр нь болохоор энэ харилцааг болгож бүтээе гэсэн ийм зүйлийг бас ингэж тодорхой хэлсэн болов гэж бол харагдлаа. Хэрвээ тийм биш за яг хэлж ойлгуулаагүй бол энэ хүн бол ер нь яван да. Энэ харилцааг болгож бүтээх гэсэн ийм үйл хөдлөлүүд хэрэгжүүлж бол хийж эхлэхээр бол харагдаж байна. Тэгээ амьдралдаа айгу том өөрчлөлтийг авчрах хэрэгтэй болно. За хол зайд байдаг бол одоо тэр хол зайг давж туулж гатлах ч юм уу тий. Ямар нэгэн ийм өөр харилцаанд байдаг бол тэрийг ингэж төгсгөл болгож дуусгах гэдэг ч юм уу. Completion гээд одоо нэг юмны төгсгөлийг илэрхийлж байгаа карт World Death 2 бол хоёлаа гарч ирсэн. Нэг нь болохоор нэг зүйл дуусаад шинээр нэг зүйл эхэлж байгааг. Нөгөөх нь болохоор нэг юм cycle дуусч байгааг илэрхийлдэг. Тэгээд энэ хүн өөрөө тийм нэг дуусхыг гэсэн юм бодол бол байгаа байхгүй юу? Тийм drive тэгээд доторх нөгөө юм зорилт нь бол байна. Тэгээд ийм байх ч хэрэгтэй гэж бас бодож байна. Тэгээд энэ дуусах зүйл гэдэг нь бол юу ч байж болно л да тийм ээ. Харилцаанд саад болж байгаа зүйлсүүдийг илэрхийлээд байна л да. Тэгээд ер нь айгу логикл энерги айгу их орж ирж байна. Амар гал энергитэй ч гэсэн энэ хүн бас амар ухаалгаар энэ бүхэнд ингээ хандж байгаа. Ямар нэгэн юм тэнэг үйлдэл ерөөсөө хийж хөнгөн бодлоор хандаж тэг хөнгөн үйлдэл бол хийхгүй байгаа хгүй. Сэтгэл нь бол байна. Би сэтгэлтэй л юм чинь би сэтгэлээ л дагна гэж бол үйл хөдлөл хийж байна. Тийм амар юм зоригтой, амар өөдрөг, бас амар ухаалгаар энэ бүхэнд хандж байна гэж хэлж байна л да. Ямар нэгэн драма бол юусан алга. Өөрийнхөө ингээ мэдрэмжэндээ ингээд одоо ядраад гэдэг ч юм уу тий. Тэрэндээ ингээд хөөртэй ингээ унаад өгдөг хүмүүсээ гэхдээ тийм биш. Би ийм зүйл мэдэрч байгаа юм чинь би энэнийхээ хойноос хөөн би энэ харилцааг болгож бүтээн мэдчлэн иймэрхүү зүйлсийг бол явандаа энэ хүн ийм үйлдэл бол хий гэдгийг ухаар бол харагдаж байна шүү. Болгож бүтээн гэсэн айгу тийм хүсэл бол байна. За Oracle хүзэр авч үзье одоо. 3 дахь группийнхнийг болж бүтгэхээр байна уу?
Heart to heart conversation зүрх зүрхийн нээсэн юм харилцан яриа. Би биендээ одоо яг чин үннээр сэтгэл мэдрэмжээ ингээ илэрхийлээд гаргаа гэдэг юм чинь. Ярилцах хэрэгтэй байх. Very soon буюу тун удахгүй. Clearly decide what you want so that it comes to you now. Тун удахгүй маш тодорхойгоор юу хүсэж байгаа вэ гэдэг дээрээ ингээ шийдэлт хүрээд тэгээд тэр нь бол таних болно гэдэг чинь. Тэгэхээр удахгүй яг энэ шийдвэр, энэ процесс нь бол явагдах байх. Тэгээд энэ хүн бол ярилцъя гэд хүчрэх байх гэж бол надад харагдлаа. Үйлдэл хийх одоо юм бэлэн болцсон байгаа юм байна л да. Үйлдэл хийх бэлэн болцсон. The mother гэдэг энэ карт бас нөгөө нэг гэсэн тоогоор нэг юмны эхлэлийг, нэг юмны одоо төрөлтийг бас илэрхийлж исэн байгаа юм байна л да. Одоо death and rebirth буюу нэг зүйл дуусаад шинээр нэг зүйл эхэлж байна тийм ээ. Тэрнтэй адилхан шинэ зүйл төрж, шинэ харилцаа төрж эхэлж байна гэсэн юм утгыг бас илэрхийлж байгаа юм байна. За YouTube-ийн уншлага бол ингээд үгээр дуусгая. За тэгээд нэмэлтээр болохоор бүгдээрээ тэр хүний харилцаанд хийх дараагийн үйлдэл, таны энэ харилцаанд хийж болох үйлдэл, тэгээд хоорондоо ер нь хэр тохирох хүмүүс вэ? Юу саад болж байна? Юун дээр анхаарвал энэ зүгээр вэ гэж зөвлөгөө маягаар асуулт асуугаад тэгээд нэмэлтээ хийж бэлдсэн байгаа. За нэмэлт авах хүсэлтэй хүмүүс нь болохоор description дээр байгаа линкээрээ ороод тэгээд өмнөх шиг нэмэлтээ аваарай. YouTube-ийнхаа уншлагаа орж ирж сонссон бол маш их баярлалаа. Тэгээ бүгдээрээ дараагийнхаа уншлагаар уулзцаая баяр таа.